Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн түүхт 50 жилийн ойг өгтөд бид Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллаж байсан үе үеийн ахмад уран бүтээлчтэй урьж оролцуулж байгаа үлээ. Өнөөдрийн маань MMB 50 ярилцлагт телевизийн анхны операторуудын нэг Чойжлын Баярын ах маань өргөдөн оролцож байна. Танд энэ хагас 100 жилийн түүхтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн баярын мэндийг хүргье. Юуны дөрөнд. За баярлалаа. Та нар ч 50 жилийн баярын мэнд хүргэе. Гэлээ. Тэгэд Монголд анхаа телевиз байгуулагдахад бол олон хүн бол одоо Орос улбаны улсад ялангуяа Баатар хот, Москва, Ленинград гээд тэр хотууд руу телевизийн одоо мэрэгжлээр суралцахаар явж байсан. Таны хувьд одоо хэдэн онд явж байсан? Ямар курст нь явж байв? Тэгээ хаанаас яагаад энэ курст суралцах болов? Эндээс яриагаа эхлэв. За энэ 1966 онд зурагт радио гэдэг юмны курс болж байгаа юм гинэ гэсэн тийм яриа байсан. Тэгэхэд Москвад уран бүтээлийн ажилчдгээд 45 хүн явсан. За тэр техник ажилчид нь болохоор Ленинградад 38 хүн 65 онд явцсан байсан билээ. За тэгээд энэ курст ороход чинь би кино үлдвэрт одоо оператор Дэмрэл багшийн шав байсан. Тэр үед одоо тухайд хэдэн настай байсан бэ? Би тэгэхэд ч одоо 20 настай байсан баг. Тэгээ 20-21 жил байсан байна. Тэгээд байсан чинь курст явах юм боллоо гэдэг соёлын яамнаас гоё ер нь энд ажиллаж байсан мэрэгжил дээр ажиллаж байгаа нэг мэрэгжлээс хүн явуул зүйтэй юм гэж дээгүүр ярьсан юм лээ. Ер нь бол бодлогын хувьд ч гэсэн анхны удаа мэдгэдэгхүүнтэй суур боловсролтой тийм ээ. Тэр тухайн мэрэгжтэйгээ чиглэлээр бас мэдж байгаа бас үүдээс сонгол шалгах. Тэгээд кино үлдвэрээс 10 хүн явсан байгаа. Тэрэнд манай зохиол Дожоторжоо Хишгтуа би Нямсран Чулуун гээд оператор дээрээс нь монтажнаас долоор сүрэн санталуур дууны цэрэнжи өдр гэдэг нийт 10 хүнийг явуулсан. Тэгэхээр тэл операторын анхны группийг одоо хамт олонныхоо бас дурсан ярил. За операторын групп гэдэг ингээд төгсөөд ирэхэд чинь Ленинградаас Бэгцэнгүй Сэднэр 2 ирсэн. Дээрээс нь би Нямсран бид хоёр тэл дээр ирж ирсэн. За Жолтмогой Авгаринцэн тэр нь болохоор эсрэг кино операторын мэргэжил дэвшлүүлнэ гэдэг нэр дээр очиод ингээд ирсэн. Цөөхөн дооны хэдэн хүмүүс байсан дөө. Тэгэхээр би одоо сая та Цэднэрөө гэж дурслаа тийм ээ. Одоо бид ЦТК ах гэж хэлдэг байсан. Бас тэр үнтэй зөв тантай зүг бас ингээд олон зурганд явж ирсэн их сайхан. Цэднэрөөг бас та дурсал одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн бас ахмад сайхан уран бүтээлч зураглаач тийм ээ. Одоо бас хүүхдэн хүртэл одоо аавыгаа залгамж халаад аваад явж одоо зураглаач хийгээ явж байна да тийм ээ. Цэднэрөө Ленинград төгсөж ирчээд тэгээ би Москва төгсөж ирээд байхад Цэднэрөө төгсөжсэн. Би анх эхлээд энэ оператор гэж яваг юм лээ. Техникийн тал дээр явцсан юм лээ. Тэгсэн тэрэнд Цэрэндлохор гээд энэ гадаад амд авнасанд ламсран гэдэг юм байсан. Тэгсэн тэр алсан ламсрангуй охин байсан юм лээ л дээ. Тэгсэн нөгөө тэндний сэнхэр гүй одоо энэ телеоператор дээр энэ хүнд камертай танах ингээ явуулсан байх юм. Эрэгтэй хүн одоо байвал гэж ингэж хэлээд тэгэл ерөөсө гэнтгэл Цэднэрөө явуулаад тавьчихсан гэж. Бас хов зохиол юм да тийм ээ. Тэгээ ирчээ бүтээр их үерхдэг байсан. Хоёлаа нэг төр төр байлаа л да. Тэгээ манай хүн тэгжсэн. За би яг энэ оператор гэдэг юм чи өрдөө нэг сайн мэдэхгүй шүү. Гэнтэн намайг дуудаал ингээл солиулан гэсэн юм байгаа. Бол надад техникийн чиглэлээр техникийн мэрэгжлээр л явуулж байсан. Тэгж яриад тэгээ бүтээр чинь зурагтын урдадалт хандагийн дээр нэг гэрт байлаа айлын хшаанд.
Тэгээ хоёлаа байдаг би үдээс өмнө өнөөдөр одоо өглөө цуглаа сургууль хийн. Сургуулаа хийчихэд орон шууд ордог. Тэр орохын өмнө нөгөө зөвлөгөө мөлгөний шүүх штэ. За газар усны нэр одоо цэргийн ангийн нэр эдрийг чи хэлэхгүй. Биологийн тухайн нэвтрүүлгийг явуулах чинь тэн тийм алт тийм байна гэж хэлэхгүй. Тийм байдаг гэсэн. Тэгэл өнөөдөр сэднөрөө гарсан бол би маргаад орно. Өдрөө даадаг. Яагаад игдэг байсан бол тэр нэр усыг хэлдэг вэ? Бас нэг учир байна уу? Тэр үед ч одоо цэргийн энэ тухай юм ярих чинь дугаар ангийн гэж явна. Одоогийн адилхан 0.6 150 гээл одоо юу 150 гэж хэлэхгүй тэр үеийн л бас төр засгийн нэг бодлого байсан нууц байсан байлгүй дээ тийм. Нууц бодлого байсан байлгүй дээ. Тийм л байсан юм даа. Тэгээ битэр чи хоёлаа одоо нэг одоо амьдэрч үдсэн хоёр тотно байсан. Сайхан шүү бас сайхан дурсан шиг өнөөдөр бас одоо энэ алтууыг авах хамрыг өвлөж явж тийм. Өвлөж явуулд ингээл ажил хийгээл явж байгаад нь би бас хүүхэд нь баярлж л байдгийн тэгэл. Тэр үед энэ техник хэрэгсэл ямар байсан бэ? Телевизийн техникийг одоо ямар формат дээр та ажиллаж ирсэн бэ? Одоо ч та яг бас хаяа бас зурлаач байгаа ажлыг хийгээл явж байгаа харагддаг. Тэр үеийн одоо техник гэхэд КТ-27 гэдэг дөрвөн дурантай. Одоогийн адилхан нэг дурантай трансформатор гэх юм байхгүй. За авахл дуран солих чинь за группны авараалгүй эргүүлэл татдаг дурангаараа тавьчихжээ. Авши барьжээгээ тэгвэл энийг группны авч ягаад нөгөө авши тавхан чинь өрн дурангаа солих жишээний. Ер нь гар ажиллагаа ихтэй байсан механик ажиллагаа. Байлгүй хин. Одоогийн одоо бүгд автомат болоод байгаа шүү дээ. Автомат болсон ба шүү. Одоо шинэ ингээд их чинь диафрагм автомат. Фокус автомат. Тэр үл тхим байхгүй шүү. Дуран солилоо, эргүүлээлээ тэгжээд нэг фокусоор төрлөө. За боллоо гэхээр зөвл нариулах шин өгч шин. Ер нь бол хурд овсгоо их шаарддаг байсан оператор юм тийм ээ. Ялангуяа мэдээллийн чиглэлийн юмд явж ивэл солино гэвэл бас тухайн болж байгаа үйл явцыг буулгаж байгаа. Камерууд чинь кабель гэдэг чинь эдээдээ нэг бүдүү юм. За нөгөөдгий чинь уршаа явж явах тавлуулж явах дугуун дээр орохгүй. Буцаад ухрахлах чинь нөгөө кабель министргээ түн төмөлсөн нөгөөдөг чинь тусгааны хүнтэй татдаг ингэж. Тийм л техник байсан да. Тэгээ би нөгөө анханасаа кино операторын мэргэжилтэй байсан. 90 оны тэрний хийжсэн. За сэтгэл санааны хувьд бол 90 оноос гэсэн би кино үйлдвэрлэл тэмүүлээд байсан. Уцхаал тэмүүлээд ингэж байсан. Яагаад тэгжсэн бол тээ. Тэгээд ганцхан юу гэхээр зэрэг тел камер кино камер чинь нэг нь болохоор алсан дээр авчихсан. Нөгөөх нь болохоор суран зүүн. Тэр тухайн үед бол бичлэг гэдэг юм байх бас нэг удаа явлаа. Тэгэл байх. Шууд яваад. Үлдэх юм байх. Ямар сандаа би хашигаа явах чахта ортносон багш манай тасган дараа байсан. Тэгээ багшаасаа гуугаад биеийн зургатаар гэдэг юмд явчих. Та намайг явуулчаад өгөөч. Гуйсаар байгаа явчихсан. Тэгэхэд багш маань хэлжсэн шүү. За та чи 9 хоног мэдэндээ. Энэ ч болохоор соронзоо хэлсэн дээр хийдэг. Кино гэдэг чинь бол хэлсэн дээр хийдэг. Чи одоо зогтоод негатив тий. Киног хэдэн онд хийсэн гэж мэдсэн. Одоо хүртэл байж штэ. Гэж. Тэгж хэлээ намайг явуулж ийсэн. Та оператор хүний хуваар одоо ямар найруулагч ямар бүтээлүүд дээр одоо тийм ээ ажиллаж байв. Тэгээ бас бие даасан бүтээл хэдийнээс одоо та өөрөө хийж хэлсэн энэ тухайга бидэнтэй хуваалцвал. За тэгээд энд тэлгээ байжсэн тэгээ манайч одоо тэр үе чинь киноны нэг цех байсан байхгүй юу. Тэгээд тэр цех чинь 16 мм-ийн хальсаар авдаг. Негативээр аваад негативээр нь эффект хувиргаад бичиг болгоо явуулдаг. Ийм байсан. Тэгэхээр би бол энэ тэл дээр бол
нэг тийм олон уран бүтээл тэр хийж байгаагүй. Бас баримтат кинонууд дээр бас нэлээдгүй ажиллаж байгаа санагдах. Баримт кино бол харин надад би баримт кинонууд байна, концертнууд байна, байгалийн юм байна, ан амтны юм байна. Би бол ер нь сүүл рүүгээ баримт кино концерт хийснээс хойш миний гол сонирхдаг юм бол байгаль ан амтны сонирхдаг байсан. За тэгээд хийж даасан уран бүтээл гэх юм бол кинон дээр бол өндөнд дөрж энэ хишиг тугай хэдэртэй бол олон кино хийсэн баримт кино. Сүүл рүүгээ болохоор зөв өөрөө би дагаад ан амтны ргүүлээд 76 оноос эхэлсэндээ 76 онд би хагийн хар нуур гээд нэг 2 бүлэг хагас таны бие даасан бүтээл. Би даасан бүтээл тэрийг хийжсэн. За сүүлийнх нь болохоор би Ирвсээр кино хийгээд Ирвсийг хөцөлдөж явахдаа би нэг зөвхөн зураг авсан хоног нэгээд 243 хоног зураг авсан. Маш их хүч хөдөлмөр зарцуулсан байна. Тэгээд 243 хоногоо гэдэг чинь нэг удаагийн явалтаар 45 хоног явдаг. За энэ Баян хонгор руу Ирвс одоо өмнө Баян хонгор говьалтай ховд байдаг байхгүй юу? Одоо нэг ховорж байгаа ан амтны бас жагсаалтаас хасаа ижлээс аюулсан дээр харамсалтай байгаа тийм ээ. Тэгэж явсан. Тэгээд тэргээр хийсэн одоо миний ганц хүчээ одоо зориулсан сэтгэл зүрхээ хайртай бүтээл тэр байна да. Мэдээж ингээд дурдаад байвал таны маш олон бүтээлүүдийг бид дурдна. Марганы нэвтрүүлгийн маань бас хугацаа өрөхгүй. Тэгэхээр би бас таны бас яг юу хийжсэн талаас үзэгчтэй бас хүргэе гэж бодож байна. Та мэдээж зурглаач юм камер бариад зураг авах нь мэдээж тодорхой. Гэхдээ та бол гэрэл зураг дээр маш их одоо хүч хөдөлмөрөөр зориулсан сонирхдаг. Тэгээ маш олон одоо түүхэн гэрэл зургуудыг өнөө цагт бидэнд бас үлдээсэ. Ялангуяа 1967 онд одоо Монгол улсад тийм ээ зурагт золын хоймор задарсан тэр өдрөөс өсвөлээд түүхэн сайхан гэрэл зургуудыг маш олон гэрэл зургуудыг бидэнд өгүүлж үлдээсэ. Өнөөдөр бид үндэснийхээ олон нийтийн телевизийнхаа энэ сайхан хонглоор явж явахад таны тэр гэрэл зургуудыг бидээс харж тийм хаснаа болгосон бахархаж явдаг түүхээ эргэж хардаг сандаг. Тэгээ хэдийнээс ингээ гэрэл зураг авах бол яг түүхэн онцлог ямар зургнууд вэ? За түүхэн онцлог гэх юм бол би кино үйлдвэрт байж байхдаа туслах байсан. Тэгээ энд зургаараа өгдөг юмны суур тавих гэж гинэ гэд. Тэгээ тэр зурганд давааны угуу явсан. Тэгсэн манай багш тэгжсэн. Тэр суур тавихын чи давааны дагаад яв. Тэрний зураг ав гэж. Тэгээ би фотоаппарат ирээд энэний одоо анхлаа суур тавьсан эдгээр шав тавих үе надад. Шав тавьсан байж байгаа. Дараагаар нь нээлт эдэр байж байгаа. Тэгэхээр би энийг яагаад ингэж яасан бэ гэхээр миний багш надаа кино үйлдвэрт байж хаад камер бариулдаггүй байсан тэр үеч. Одоо бол ерөөсөө юу вэ? Өнөөдөр ороод нэг камерын ард сургууль гэж юм биш үү? Тэг чин тэр үе чинь бол багш юу гэж хэлдэг байсан. Чи ботоноос битгээсэл дандаа ботоо авсан ботоогоо угаагаад багштай авчирч үзүүлнэ. За үзүүлэхээр зөвшин чиний энэний чинь одоо компьютерс ийшээ харж байгаа хүний чи бүх юм зааж өгч. Уудахтай чи ингээд урдан зай байхгүй болсон шүү дээ. Дээрээ агаартай нагааргүй байх мэтлэн тий. Энэ юм яасан нэгэл энэ бол миний одоо ганц надаа энийг сургаж аппаратнаас салахгүй байсныг өөрөө тус гэж боддог. Ер нь зураглаач болох нь хамгийн түрүүнд мэдээж гэрэл зураг авч сурсан байх хэрэгтэй. Одоо энэ нэг жишээ ярихад би энэ Булган аймгийн 3 мулх суманд баримт кинонд багшаагаа явуулжсэн. Буудалд орчоод гэрлээ ингээл асаахсан чинь багш маань тэгж унтраа гэлтэгдээ. Тэгэл би унтраачлаа. За улсууд зарим нь тэгж ярьдаг байсан. Дэмэрлээ эрхөөчхөрөө агсан дэвдээ ингээл. За тавчгаа одоо бидний бас ярилцах хугацаа төгссөн байгаа учраас. Тэгжсэн тэгэл унтраагаад байсан чинь за чи оператор болох гэж байгаа юм бол гэрэл асаасаа улдаар энэ
гадаа сартаа байсан. Сонгоор туссан Сарны туяа гэрлийг сарны туяа тэр сонгоны хараам шалан дээр туссан байж тээ. Тэрнийг ажил за тэгээд тийшээ ороо тэр гэрэл энд байж байгаа юм ямар харж байна. Тэр палаануудыг л зааж ирсэн байна шүү дээ. Тэ Преди палаан дээр яаж чи Предер болъё л гэж бодож байгаа бол хожим нэг урдцаагны кино хэлэхэд юмыг ажсан байхад одоо яг ийм гэрэл тавилыг яадах вэ гэж хэлчихэл за чи одоо хасааж болно гэжсэн. Тэгэхээр би тэр үний л одоо ач хавьяагаар л энэ бото аппаратнаас салдгүй ямар сандын тэр нээлт хийхэд яг эхний камер дээр мал дээр хурцээд лент ажиллахад би тэндээ байгаа юм чинь телекамер чинь бэхлээ тавьсан байвал байж л шүү дээ. Тэр орнол нөгөө төрөө авсан таны ачаал одоо юм. Үнэхээр бахархмаар яг одоо өнөөдөр Монгол улсад телевизийн салбар үүсч өгсөний 50 жил яваа болж байна. Тэгэхээр тэртээ 1967 оны 9-р сарын 27-ны өдөр тэр нээлт хийжсэн, туус ажиллаж байсан үйл явдал өнөөдөр гэрэл зураг болон одоо хальснаа мөнхрөн үлдэж, үе үеийн бид нарт ингээд өвлөгдөн үлдэжээ. Бүр шав тавхаас нь та ингээд гэрэл зураг болгож маш олон түүхэн зургуудыг та бол бас хойч үедээ өвлөөлөг мүлдээсэ. Тэгээд танд маш их гэлалаа. Тэгээд одоо Монгол улсад телевизийн салбар үүсч өгсөний түүх 50 жилийн баярын мэндийг одоо үе үеийн ахмадуудтай хамт ажиллаж байсан инженер, техникийн ажилтнууд тийм уран бүтээлч тэгээд мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүстэй мөн одоо үзэгчтэй баярын мэндчилгээ боломжлоо. За тэгэхээр эсрэг нэг уламжил болсон юм дээр ийм асуулт тавьдаг. Тэгэхээр хүмүүс ягтаа одоо тэр үзэгч тэр эндээ тэглээ баярлаа гэд ингэж хэлдэг. Би бол тэрнийг хэлхэн гарцаагүй. Гэхдээ би энэ ямар талаас нь хэлэх гэж нэг хэрэг өөрийнхөө одоо энэ үндсэн байгууллага дээр ажиллаж байгаа одоогийн энэ залуу мэрэгчлэнгүүд тэр дотроос ялангуяа залуу энэ операторуудыг одоо их сайхан чанартай өөрийнхөө мэрэгжил дурлж эндээ эзэн болж сайхан зураг авчил олон түмэнд хүргэж байгаарэ. Ад жаргалсъя гэж л одоо хэлье да. За гэлалаа. Ерөөл бат сайхан уршихтгай. Нэгэнтээ басаар асуул гамзаатай өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүйн чамааг өхөр буугаар бууднаа гэсэн гэж одоо бүр эртээрүүд бас хэлж байсан удаатай. Тэгэхээр бид бас өнгөрсөн үеэсээ суралцаж Ахмад буурлуудынхаа үгийг үргэлж сонсож явах нь бол залуу үе бидний хойч үеч гэсэн хамгаас чухал үлээ гэдгийг энэ ташранд хэлмээрэн танд эрүүлэх энэ хорвоог хамгийн сайхан бүхний хүсэн өрөөё. Та мань 100 насд 6 таяг тулж бас дараагийн одоо энэ түүхэн он жилүүдийн хуудсуудыг сөхөж байгаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Ингээ Монгол улсад телевизийн салбар үүсч өгсөний 50 жилийн зориулан бэлтгэж байгаа MMB 5 ярилцлагт маань өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн анхны операторуудын нэг Чойжлын Баярах маань оролцлоо. Танд гэлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй.